биш үстэй. Мөн. Дуугийн биш юм уу? Манай Facebook. Одоо ингэж хэлээд нэ хоёлоо. Мөн биш гэж одоо. Одоо тэд бүр ингэж явчихлаа ш. Мэг. Одоо дуусгаа лайва дуусгах. Зүгээр шүү дээ. Жоо явуулчих юм. Дандаа тэгэж явсан, дандаа амар явдаг. Чи хавих дээр байв уу? Биш. Анд юм уу? Манайх. Анд уу? За сайн байцгаана уу бид нар. Төвдөө одоо яг хөдөө орон нутагт ирсэн. Одоо өдрийн цайндаа орж байна. Өдрийн цай ч гэжтэй өдрийн хоол. Тэгээ одоо энийг эдэд дуусгаад бид нар одоо лас руу хөдлөнө. Бид нар бол одоо далайн төвшнөд дэшээ 4790 метрт байна. Амар үсгэд чухал шүү дээ. За ер нь бол хүмүүс бас хэлээд идэг. Илүү үнэн бодтой юмыг хүргээч гэж бас хүсээд байсан тийм ээ. Тэгээ одоо яг үнэн бодтой юмыг яг үннээр нь харуулж байна. За та нарт одоо харуулъя. За хөдөө орон нутаг гэдэг бол одоо яг иймэрхүү л байна да. Харж гинөө та бүхэн маань. Бид нар бол яа хөдөө орон нутагт ирсэн байж байна да. Хоол идээд байна өө. Оюун агч минь. За төвдийн өндөрлөгөөс та бүхэндээ өдрийн мэнд хүргэж байна. За бид нар өнөөдөр бол одоо нэг суман дээрээ бас нэг ярилцлага авсан. Тэг чад одоо ярилцлага сурвалжлагын дуусгацсан. Тэгээ одоо тэрийг дуусгачаад бид нар руу хөдлөнө. Тэгээд эндээ одоо ингээд өдрийн хоол бол нэг одоо иймэрхүү өндөгтэй. Тэгээд ингээд нэг мах энтертэй. Ингээд будаатай идээд одоо ингээд хөдлөндөө бид нар чинь. За ер нь лайв бол одоо явн бүр арай л нэг жоохон үнэн боттойроо яваад байна да. За гэхдээ одоо хүмүүс бас түрүү 2 хоног биднийг юм байна. Тэрийг харуул гэдээсэн. Бид нар одоо яг одоо тэр төвд онцлогтой хоолыг бас арай л идээгүй. Идэх нь нэг удаа идсэн тийм ээ. Тэгээ тэрнийхээ жоохон бичлэг хийсэн. Тэргээр бол лайв хийх боломж байгаагүй. Гэтэ энэ бол одоо бидний зүгээр өдрийн ажлын хоол. Тэгээ бидний одоо зам хоол, үүрэг, хүнд. Тэгэхээр одоо бид ингээ газ нэг дөгмхөн хоол идээд ингээд явж байгаа. Нөө ямар нэртэй хоол вэ? Энийг ч одоо ямар нэртэй хоол гэх юм? Ой, сайн уу хоёроо гин. Сайн байна уу? Сайн уу? Битэж ч одоо ингээд 5000 метрийн өндөртөө гарсан чинь цээж бачимдаад хоол идчихсэн. Ер нь хоолны дурсал муучтай юм байна шүү дээ. Энэ таваар ганцхан идэж ийн гэж боддоо гэж. Амар ингээ. Цээж бачимдаад толгой хатгалж. За урдаар хүмүүстэйг ингээд жоохон өдийнхөө хоолны цагаар ингээд нэг жоохон ярьж хөөрсөн болчоо. Тэгээд гараад одоо яг лас руу явж замын үзмжийг одоо бас та бүхэндээ харуулнаа. Ер нь бол энд цас орцсон байх шүү. Бид нар сая ингээд нэг 5320 метрийн өндөр уул давж гарч ирсэн. Уулын ороогоор цас орцсон байсан. Урдсны орсон цас юм шиг байлаа. Замын үзмжигж өстой янзын бүх хоёроо бүгдөө намаараа сууж яа ганцаараа яриа суугаад байд. Чипо. Уучлаарай манайхаа. Манай цуг ажлын хүмүүс над руу хараад зүгээр уц руу гараад ганцаараа нэг юм яриад үүдэг амар сонь харцаар хараад ямар цэвэрхэн ярьж байна. Ар Монгол байна гэж бодлоо. Баярлалаа.
Баярлаач гэжтэй. Өвөө эмээгээсээ тэгэл залгацсан юм чинь. Дотор нь ямар нэгэн хальц хийгээгүй. Юу гэнэ? Меню харъя гэнэ. Манай жолооч хэлдэг меню. Меню чинь хоолой цэц. Хоолой цэцээ. Цайдаар шүү. Меню харъя. Мэдхгүй. Меню байхгүй. Өөртөө үйлчлэх. Меню байхгүй. Зүгээр бид нар өөрөө сонгож аваад Дууссан юм уу? нэгтийн хоолны газар. Бид дууссан юм уу? Дууссан. За тэгвэл хийсэн ажлаа энэ 2 хоногийнхаа тухай жоох юм яриасаа. Сандаг ингээд шаваа саваагүй шүү. Хоол идчихээс лайм аа. Гоё штэ. Гэтэ өнөөдөр бид нэр лассаа орох гээд одоо яг өдрийн хоолндоо орж ийн тэгээд хоолоо идэж дуусаад эндээс 300 гаруй км-ийн зайтай. Тэгээд орой л очиндоо лас руу. Одоо бол Төвдийн Нацуу гэдэг хотын нэг үндсэн шатнд нэг одоо юу ч хэлэхгүй. Суман дээр ирсэн. Яг л нэг суман дээр ирсэн байгаа да. Тэгээд Насан бас доош одоо хамгийн үндсэн шат. Яг юу малчин айл биш шүү дээ. Суман дээр ирсэн. Тэгээд гацаач гэдэг юм. Тэгээд баярлалаа та бүхэнд. Ер нь ингээд одоо яг ингээд 5000 м-ийн өндөр дээр гараа ирэхээр жоохон цээж бачуудаад амьсгал давчтаад нөгөө нэг жоохон толгойн болгоо хатгалах тийм илэрлүүд гарч байна. Тэгээд одоо лас руу орохоор 3800 орчим метр. Бүр одоо доошлон. Тэгэхээр илүү тааламжтай болох байх. Тийм шүү. Зам сайн байгаа ер нь бол. Гэхдээ зарим хар бас зам засж байгаа байна. Одоо тийм янз янзэл байна. Билэн бартаатай замууд бас байгаа. Ер нь хотын хоорондох замууд бол их сайн. Тэгээд замдаа болвол та бүхэнд бас Төвдийн 2 дугаар том нуур Намцуу гэдэг нуурыг бас боломжтой байвал бас лайв хийж үзүүлье. Их гоё. Маш том нуур. Наам гэдэг нь тэнгэр гэсэн үг. Цуу гэдэг нь болохоор нуур гэсэн үг. Тэгэхээр монголоор бол одоо тэнгэр нуур гэж ойлгож байна. Тийм, Намцуу гэдэг нь тэнгэр нуур гэсэн утгатай. Их өндөрлөг дээр байдаг нуур гинэ. Төвдийн 2 дугаар том нуур гэсэн. Бид нар VPN ашиглаж байгаа. Цэвэрхэн ярдах сандаг шүү. Тийм, би бол өвөр Монгол нутагтай. Сандаг бол за одоо удаа болгонд өвтрүүдгээрээ Одоо бодоо. Одоо жоохон байж байгаа баахан улсууд намайг бүр чи яаж нээж ийн гэдэг хэцүү. Ямар ч байсан бид хоёр бол сэтгүүлч. За ямар ч байсан би бол цэвэрхэн ярддаг сэтгүүлч. Сэтгүүлч гэхээр бас буяа магтчих штэ. Зүгээр сурвалжлагч байгаа. Жирийн нэгэн сурвалжлагч төвдөр хэсэж явнаа гэж. За тэгээд одоо өнөөдөр энд яг харуулчаар сонин сайхан юу байх вэ? Нөгөө нэг зам таарлцсан сонин сайхнаа ярихад бол өчигдөр бид нар Нацуу хотод очоод одоо яг тэр нутгийн хүнээс сонссон байхгүй юу? Энэ газар бол их олон монголчуудын хойцс байдгаа гэж. Тэгээд бид хоёр одоо монголчуудын хойцсыг хайгаад явсаар байж бас нэхэд хэдэн хүнтэй уулзлаа. Бас 18 дугаар үеийн хойцс нь байгаа юм байна. Тэгээд ласад бас хэдэн тэдний танил хүмүүс байдаг гинэ монголчуудын хойцс. Тэгээд бид нар ласт очиж байгаа монголчуудын хойцтой уулзж байгаа. Тэгээд лайв хийе гэж ярьсан байгаа. Тэгээд бас боломжоор харъя. Сурвалжлагынхаа хажуугаар. Замын сонин сайхан иймэрхүү байна. Чи идэж гарсан уу? Тэгээд сумын төвийг харуулах уу? Хоолой идэж чаа гараад сумын төвийг жоохон харуулчихгүй да. Тийм ээ тэднийг бүр та нарт тусгайлан харуулахын төлөө бид хоёр хайж явж л байна. Ажлынхаа хажуугаар. Тэгээд тэд нар бол ерөөхдөө бол өөрийгөө бол Монголын хойц гэдгээ сайн мэднэ. Гэхдээ ер нь бол одоо олон зуун жилийн гээд төвдөд амьдарсан учраас ер нь бол болсон. Тэгтээ бол өөрөө Монголын хойц гэдгээ бол сайн мэдэрч зарим нь түүхэн хүртэл сайн мэддэг гэж байна. Зарим нь түүхэн бас сайн мэддэггүй байгаа. Янз янзээ. Ямар хоол байна үзүүлнэ үү гэж юу?
Энэ бол яг зүгээр нэг ажлын хоол, дөгмхөн хоол. Тэр яг юу биш штэ. Яг өнөө төв онцлогтой тэр хоол биш. За өчигдөр одоо бид нар нэг Монголоо хайсан Монгол гэдэг нэвтрүүлэг байдаг. Тэр шиг бид нар одоо энэ хэдэн хоног тэр Монгол хүн, Монголын үр хойчос, Монголын угсаа үндэснийг бас хайгаад явлаа л да. Тэгэд одоо бид нартэй яг ингээд цуг явж байгаа энд нэг хүн байна. За энэ болохоор одоо яг Чимэд Цэрэн гэдэг ага. За энэ болохоор өөрөө одоо яг 18 дугаар үеийн Монгол хүн гинэ өөрийгөө. За одоо гадна гараад сумын төв харуулъя. Хөл гал онгохор очиж үзье да. Харин тэг боломжтой бол та нар бас бүх боломжийг бүрлүүлчих юм бол та нар бас энэгээр ирж үзэж болно доо. Ер нь бол одоо галан гэдэг бол одоо ястаа маш гоё. Бараг тасарцсан. Бид нар өглөө бас тийм цастай уулаар давж гарч ирсэн шүү дээ. Энэ залуу 10 Монгол биш юм уу? Цэвэрхэн ирж байна. Эмхтүүлж явах айлхтай байна. Амжилт ямар хоол эдний харьяа. Хоёр үзэх дуртай. 제가 통보에 여러분. Тандгаа баярлаа чам. Хаана амьдардаг хаанхын иргэн шилэн сонирн биш. Хамгийн гол нь та хоёр Монгол хүмүүс шүү. Та хоёр боролцсон байна. Зүвдэрсэн байлгүй. Тийм ээ бид нар одоо яах аргагүй борлож байна. Учир нь нарнаас айхан нутгаараа ийлж байна гэж. Бэ удаарай. За. Чимэд Цэрэн гэж монголоор юу гэсэн үг вэ? Ер нь цэрэн гэдэг бол одоо урт насл гэсэн тийм утгатай гэсэн баг. За үгүй би жоохон байж гараад ирэх нь би асуугаадах юм. Ер нь бол төвдөрөн бол одоо чими цэрэн гэж байна. Тэгээд чими цэрэн гэдэг юм бол одоо бид нар бас монгол хэл рүүгээ болгоод Чимэд Цэрэн гэдэг. Ер нь бол их ойрхон шүү. Харин тийм ээ бид нар ч одоо тэгэл бүгд нэг бөмбөрцөгтөр амьдарж байгаа болохоор ер нь тэгэл ганц тэнгэртэй, ганц нартай ийм газар амьдарж байгаа болохоор тэгэл ер нь уул ус нь бол ер нь тэгэл бүгд л адилхан байдаг байх та. Та нар маань Монгол соёлоо битгий алдаарай. Тэгнэ. За ер нь бол одоо монголчууд маань төвдийн тухай бол одоо ер нь одоо ойрын жилд ч юм уу ер нь бол саяхан болтлоо. Ер нь бол одоо яг ингэж газар дээр нэм одоо яг үндсэн шатнаас нь бол ингэж ойлгох тийм боломж бол баг гараагүй байхаа гэж бодож байна. Учир нь ягаад гэхээр одоо яг ингээд монголоор за тэгээд одоо монголоор яриа тэгээд одоо фейсбүүкээр бас ингээд лайв хийнэ гэдэг бол баг гараагүй байх гэж бодож байна. Тэгээд бид нар бас одоо яг ингээд газар дээр нь ирсэн. Та бүхэнд одоо яг энэ байж байгаа байдлыг харуулаад явж байна. Юу? За энэ цайг нь хараа. Шар тастай цай. Шар тастай цай. Тааштай цэ гэж нас гэсэн үг. Цэрэн гэж тийм цэрэн гэж урт настай тий. Урт насл уртастай гэсэн тийм утгатай гэж өчигдөр ярьж байсан. Би тэр агааг дуудъя. Чимэд Цэрэн ага. Наашаа хүрээд ирдэ. Энэ хүн монголоор бол ярихгүй л дээ. Тэгээд би одоо энэ хүнтэй яг ингээд монголоор ярьдаг.
这是在蒙古国直播呢。哦，在那个奇美词人是什么意思呀？奇美就是长寿啊，词人词人也是长寿，奇美就是奇迹美的，也就说是，应该说是到什么地方，就是有什么灾害，这一块的话，奇美就是什么问题都没有，词人就是长寿。啊，在。两个含义比较那个。За та нарын сая хилээд байсан тэр цэрэг бол одоо урт настай. За чими гэдэг бол одоо ямар ч тийм одоо юу гэдэг гай гамшиг одоо саа туудахар байхгүй гэсэн одоо тиймэрхүү санаатай гинэ. Бид нар одоо яг төвдөд байна. Тэгэл яг төвдөөс одоо ингээд VPN-ээр Facebook-ын дээр гарч байна. Сүлжээ бол бид нар VPN-ээр л ороод байна да. За энэ дээр бас ингээд саксны талбайтай. За ер нь бол одоо энэ өндөрлөг газар байна шүү дээ. Одоо ер нь ийм өндөрлөг за бид нар чи одоо бол яг далайн төвшнөөс дээшээ яг одоо энэ байж байгаа газар болоход далайн төвшнөөс дээшээ 4790 м. За тэгээд ийм өндөрлөг дээр одоо сакс тоглоно гэдэг бол одоо маш их хэцүү зүйл. За яг тэгэхээр одоо энэ агаарын даралт ихтэй. За тэгээд ер нь өндөрлөгийн идрэл бол одоо маш тэгэхээр ер нь бол одоо энэ сая бас ингээд энэ манай энэ жолооч цуг ажиллаж явж байгаа хүмүүс дотор одоо энэ яг төвд хүмүүс бас байна л да. Тэгээд тэд нар бас ингээд энэ дээр сакс тоглосон. Тэгээд би бас жоохон бичлэг энэ төр хийсэн. Тэгээд ер нь бол энэ өндөрлөг газар байдаг хүмүүс болохоор жоохон одоо юу гэдэг нэг тэгж одоо спортын хөдөлгөөн энэ төрөд оролцохгүй болохоор одоо байнга ингээд одоо өндөрлөг газар юм чи мэдээж одоо тэгж ширүүн хөдөлгөөн хийж болохгүй. Тэгэхээр бол одоо их эвсэл муутай байд юм байна. Тэрийг бас сая харлаа. Нар салсан хүний тас шуунд өгдөг нь. Тэр одоо тэр өөрийнхөө шашнаар болдог байхаа тэр талаар бас нэгсэн ойлгож мэдээгүй л байна. Бид нар бол одоо зөвхөн ингээл яг өөрийнхөө үзсэн, харсан. За тэгээд яг үнэн боттой юмыг харуулж явж байна. За энэ ингэсэн шүү, тэгсэн шүү, ийм гинлээ, тийм гинлээ гэсэн мэдээллүүдийг одоо бид нар бас та бүхэндээ хүргэхгүй байхыг хичээж байна. За яагаад тэгэхээр бид нар яг үнэн боттой яг газар дээрээс нь ингээд лайв хийж явж байгаа болохоор ийм гинлээ, тийм юм гэсэн одоо тиймэрхүү юмыг бид нар бас одоохон дамжуулахгүй гэж бодож байна. За 210 хүн маань бас энэ манай хөөрхөн яг төвдөө одоо хөдөө орон нутгаас хүргэж байгаа лайвыг бас шеэр хийж өгөөрэй. Манай хүмүүс чинь бас зарим хүмүүс нь хөөрхий ажилдаа яараа тэгээд бас жоохон байгаад утас муцаа бас харахгүй иж магадгүй. Тэгээд та бүхэн бас явуулаад өгвөл бас азар харчиж магадгүй. Яг ингээд хөдөө орон нутгаар явж байгаа болохоор бас их сонин зүйлүүд бол харагдаад байна. За тэр цаанаас одоо сарлаг хөөж ирж байна. За тэр одоо ер нь юу манай хүмүүс бас дорооно нисгээд байсан баг дорооноор сарлаг тугаад байгаа мó яагаад байгаа юм. За жаахан байж гараа. Би жоох өндөр газар зогсож чад тэр сарлаг тоож явахыг харуулъя дээ. Хар Монголоо гэсэн та бүхэн сэтгэл бий гэдэгт итгэдэг. За баярлалаа. Хэдэн өдөр аялах вэ гэн. Ер нь бол одоо 8 сарын 6 гэд дууснаа. Тэгэд ер нь бол одоо өнөөдөр чим 8 сарын 3 болж байна тийм ээ. За 8 сарын 3 болж байна. Тэгээд одоо бол төвдөр аялж байгаа цаг маань улам охирхон болж байна да.
Тэгээд та бүхэн бас ингээд сонирхолтой. За тэр алсын алс харагдаж байгаа сарлагууд тоглож харагдаж байна. За ингээд ой. За үли гэж байна. Үли гэдэг нь одоо яг төвдөр явъя гэсэн үг. За одоо тэгээд хөдлөе дөө. Ер нь бол ийшээ одоо ингээд уулрах газар тэгээд бартаа ихтэй зарим газар нь бол бас ингээд сүлжээ тасраал байдаг. Тэгэхээр бид нар одоо бас ингээд аль болохын дотор та бүхэндээ ингээд үзүүлэх боломжтой зүйлүүдийг үзүүлэхийг хичээе. Миний дорооны хураасан болов? За. Энэ дээр шууд аваад. За. Нэвтрүүлгийг маань 426 хүн үзэж байна. Ямар гоё юм бэ? Ер нь бол ингээд лайв хийгээд явхад үзэж байгаа хүмүүсийн тоо ингээд нэмэгдээд явхаар миний дуу бас ингээд чангараад явд юм да. За. Агаар сайхан байна. Харин тий агаар болоод өстэй янзтай. За одоо машиндаа суугаараа хөдлөө гэдээ одоо цаанаас бол бахираад байна да. Наан ч COVID-19 юм уу? Энэ нутгийн хүмүүс баг COVID-19 гэж баг мэдэхгүй юм шиг байна шүү дээ. За яг одоо уламжилт оршуулгын хэдэм. За энэ оршуулгын талаар бол одоо бид нар бас яг боттой мэдээ аваагүй болохоор одоо энэ талаар хариулах аргалгаа. За монголчууд зөв үнэн сайхан сэтгэлтэй ард түмэн шүү. Ер нь бол одоо энэ төвдөд ирснээс хойш ер нь төвдөгтэй ингээд уулзнаас хойш маш олон төвдүүд бол монголчуудыг их шүтэн биширдэг. За монголчуудын талаар бол үндсэндээ их ойлгод юм байна. Ер нь энтхийн хүмүүс одоо тэгэл үхрийн борц, хоньны борц, за тэгэл одоо цагаан эдээ ааруул. За тэгэл одоо баг амьдралд хэрэгжилж байгаа бүх зүйлүүд нь бол баг монголчуудын хэрэглгээтэй баг үндсэндээ их адилхан юм байна. Тэгээд тэрийг асуухаар төвдүүд бол яг өөрсдөө хэлж байна. За энэ бол одоо энэ хавлаа Ян улсын үеэс, Ян гүрний үеэс бол одоо энэ төвдөд монголчуудын одоо юугаар төвдөд одоо ингэж уламжлагдаж ирсэн гэж бол одоо хүмүүс маань бас өөрснөө ингэж ярьж байна. За яг одоо за монголчууд энийг за сайн явж байна. Хой хоолойтой цаалаа. За баярлалаа. Өөрөө ар Монголоо танилцуулаач. Ер нь бол нэвтрүүлэг болгон дээр өөрийгөө танилцуулаад яваад байдаг да. За тэгээд эртээр бас яг хоо бид нар одоо бас сөрөг комментийн талаар бас юм ярихгүй гэж бол одоо ярьсан байгаа. Гэхдээ эртээр харин намайг энэ ар Монгол юм уу гэсэн би бишээ би хятадтай иргэн гэсэн чинь нэг хүн битсэн байсан. Өөрхөн ч гэжтэй. Наадах чинь Монгол бишээ сайхан хужаа гэдээ ичсэн байсан. Тэгтээ яах вэ? Ер нь тэгэл хүмүүс одоо өөрийнхөө бодолтой л байдаг байлгүй. Тэрийг бол нэг тоохгүй шүү дээ. Хүмүүсийн нэг жоохон юм дэмцгэлээл явах юм бол нэг онцгүй. Өөрөө хаана амьдардаг вэ? Би Бээжинд амьдардаг. Сөө монголчуудаар очсон уу? Сабу бид нар тэр монголчуудаа Монголоо хайсан Монгол гэж өнөө Монголд нэвтрүүлэг байдаг шүү дээ. Өнөө Тайванаар яваад зөндөө олон газруудаар яваад бид нар бас одоо яг энэ орчим яг тиймэрхүү шиг байдалтай болоод тэгэд бас явсан. Гэхдээ бол одоо яг тийм зүгээр цул монголоороо ярьцдаг тиймэрхүү хүмүүс бол ер нь бол байхгүй гэж байна. За ер нь бол зарим хүмүүс нь зарим хүмүүс нь болохоор зарим хүмүүс нь бол хэлж байна. За бид нар одоо миний өвөө бол одоо яг үеийн монгол хүн байсан. Тэгээд тэрнээс хойш би бол одоо яг 18 дугаар үеийн монгол хүн байна гэж одоо нэг 50 гарцсан. Сая одоо та нарт харуулсан тэр чимэд зэрэг агаа бол ярьж байсан. За ожгоорой. Найзуудаа шоуд өмшөө. За сая бол одоо уучлаарай. За одоо бид нар ингээд замд гарлаа. Алтан шар зам өлзөгтэй байх болтугай гэж одоо та бүхэн бас байнга өрөөдөг. Тэр нь одоо бас та бүдгийн тэр сайхан өрөөлөөр бид нар одоо алтан шар зам маань үнэнхүү сайхан өлзий мөртөө явж байна да. Яста замдаа ямар ч тийм интэл байхгүй. Өстой гоё байна.
Бараг тэгээ сансан бүх юмудаа биелүүлээл тэгэл явж байна дээ. Oo. Ой. За. Тааштай амжилт баярлалаа. 10-20 групп руу шеэр хийлээ. За баярлалаа хасар. Мундаг байна шүү. Харин ер нь бол манай энэ лайв үзэж байгаа хүмүүсийн тоо ингээл хэлэнгүүтээ газ нэмэгдээл явцдаг. Тэгэхээр бас маш олон хүмүүс хөдөлмөр гаргаад бас лайвыг шеэрлж байгаа нь бол мэдэгдэж байгаа маа. Ер нь үзэж байгаа хүмүүсийн тооноос нь шууд харагдчихэ. За. Маа пгяд юм шиг ингэнэ заа. Одоо мод сүлжээ оноо шүү. Тэсэн бомж. За сайн явж байна. Яасан цэвэрхэн ярддаг юм бэ? За. Камера эргүүлчихэд ярьж болох уу? Болно. Өөргөө битээ харуулаа гэж байна. За. Царим утаг хүн лайв энтер хийнэ гэхэрч бас хэцүү шүү тийм ээ. Бүр хүмүүс амар тийм нэг ямар ядаргаатай новшвэ. Царим утаа юм бэ чи хүмүүс өртөө камер хараад идэв энтер гээд. За энэ бол одоо комент дотор бичээгүй юм шүү. Би найзан зүгээр яг өөрөөр нь тоглож л байна л да. Тэгэл одоо бас зүгээр нэг юм танилцуулаад яа. За баяртай. Дараагийн дугаарт дахин уулзлаа түр баяртай гэж хэлгээ оронд бас домд нь бас хүмүүсийг бас жоохон юуцсан яг тэгээд хэлэх хүн гээ жоохон муулцсан шиг. Тэгээд явахар чинь бас гоё штэ тийм ээ. Бас их сонирхолтой юм болоо л гэж бодоол. Конзэ. Хүн муулах оронд өөрийгөө муулж явсан гоё юм байна өө. Ан чигээр зүгээс За. Төвдөр ярьдаг уу? Би юу? Төвдөр бол одоо энэ 2 хоног бол юм сурж байгаа. За энэ манай жолооч маань одоо яг ингээд төвдөр яриа л явж байна. Дууссан юм уу? Дууссан юм уу? Дууссан юм уу? Ийшээ сууж. Тэр суудал дээр сууж байна. Тий. За. Нэвтрүүлгийг маань үзэж байгаа 700 хүнд маш их баярлалаа. 700 хүнийг дагуулад төвдийн хөдөө орон нутгаар аялж яах гэдэг бас их гоё юм шүү аа. Та хоёрдоо амжилт маш их баярлалаа. Мундаг сэтгүүлч юм аа амжилт. Сэтгүүлчхээсээ бид нар бол одоо зүгээр нэг сурвалжлагч хүмүүс явж байна да. Халах хүн хятад амьдрдаг л болохоос за мэдхгүй. Хаана явж байгаа юм? Төвдөр явж байна. Одоо шууд гэрийн зүг явж байгаа юм уу та хоёроо? Мундаг шүү, сонирхолтой байна шүү. Амжилт хүсье. За баярлалаа та бүхэндээ. Ер нь бол та бүхний нүдэнд харагдаж байгаа төвдийн орон нутаг, хөдөө орон нутаг бол одоо яг л ингэж харагдаж байна да. За энэ төвдийн байшин гэдэг бол одоо яг тэр сүмийнхаа оройтой баг үндсэндээ адилхан иймэрхүүл явдаг да. За 818 үзэгч та энэ өдрийн хамгийн халуун мэндийг хүргье. За бид нар энэ одоо юм уу? Яг одоо та бүхэнд үзүүлж байна. Олон улсын Хятадын төв радио телевизийн алтан навч Сандаг 2 төвдийн хөдөө орон нутгаар аялж та бүхэндээ лайв хийж бас сонирхолтой олон зүйлүүдийг хүргэж байна. За одоо яг хөдөө орон нутгийн энэ замыг та нар хардаа. Сунцсан хар зам одоо бидрийг аваад лас руу яв. За уушлаарай царайг нь сайхан муухай гэсэнгүй. Гүй зүгээр. Би сая хэлсэн шүү дээ. Найзан зүгээр өөрөө жоохон ингээд шоолж моолоо тэгээд явахаар бас хөөх юм болоо л гэж бодож байна. Хүмүүс намайг шоолж моолохгүй болохоор зүгээр яг өөрийгөө шоолъё л доо тийм ээ. Тасрахаа байна. За чи хаана амьдардаг? Юу хийдэг хүмүүс вэ? За би болохоор өөрөө Бээжинд амьдардаг. Сурвалжлагч, сэтгүүлч хийдэг. За тэгээд камер үрдэг, дороо нисгдэг ийм залуу байна да. Тэгээ хаяа бас нэг жоохон лайвдчдаг. Тэгээ хаяа бас өөрийгөө жоохон муулчдаг. За өнөөдөр ер нь бол
Бид нар одоо далайн түвшнээс дэшээ 5000 метрд явж гин ч гэсэн жоохон хэцүү байсан амьсгатаад. Тэгээд одоо бол гайгүй байна да.